Энэ удаагийнхаа бичлэгээр карма цовруулын 4-р ангийг нь давчлан ярьж өгөхөөр сонголоо. Балгасан дарсан галыг гал сөнөгчд унтрааж мөрдөгчд болон түргэн тусламжийнхан ирж байгаагаар 4 буюу өнгөрсөндөө хүлэгдсэн эмэгтэй анги эхэлдэг. Нэг гал сөнөгч хүнд юмд дарагдаж улмаар шатсан зогтсыг олохтой зэрэгцэн 2 давхраас амьд хүн олсон хэмээн мэдэгдэнэ. Ингээд тус амьд үлдсэн хүнийг эмнэлэг тавиачиж Жуён эмч яралтай арга хэмжээ авч эмчилгээ хийхэд үнэндээ энэ шатсан хүн нь Жеон биш Гокнам болох нь тодорхой болно. Үйл явдал Жуён эмч өдрийн өвчин амдагчны тунаа хэтэрсэн болохоор нэмж өгч болохгүй хэмээн тайлбарласан ч нэг өвчтөн маш их өвдөж байна хэмээн гомдлож байгаагаар үргэлжлэнэ. Энэ үед чолмог гэх хэрэгтэй орж ирэн өвчтнийг эмчээс уучлалтгүй хэмээн шахаж уучлалтаа гуйлагдаг. Эмчийг гарч явхад чолмог араас нь дуудаад түүнд нэрийн хуудасаа өгч ямар нэгэн асуудал үүсэх эсвэл хэнийг хайх хэрэгтэй болох юм бол холбогдоорой гэж хэлнэ. Тэрээр хувийн мөрдөгч ажээ. Удалгүй Жуён эмч рүү Жонгмын эмч зурус бичснээр эмч шатсан өвчтөнд тайлбар хэлж байгаа үйл явдлаар үргэлжлэнэ. Пак Жеон гэж нэрээ хэлсэн Гокнам Жеон эмчэд амийг нь аварсанд талархлаа илэрхийлсний дараа эмч өрөөнөөс гарч явахдаа их л том зохилтонд орсон байдалтай алхасаар. Жонгмын эмч түүнээс юу болсныг асуухад Жуён эмч ядраад л тэр гэж хэлэн явлаа. Тэр өрөөндөө орж ирээд Пак Жеон гэж нэрээ хэлснийг нь ботхоос дотор нь бачуурч эм уун аяг тойл руу шидэж байгаагаас харуул эмч өнгөрсөнд Жеонтой холбоотой маш хар бараан дурсамжтай бололтой. Тэгээд эмч Пак Жеоны мэдээллийг хэвлэн авч байтал Жонгмын эмч гаднаас орж ирээд уг мэдээллээр яах гэж байгааг нь асуулаа. Жуён зүгээр л гэж хариулахтай зэрэгцэн Жонгмын эмчэд дуудлага ирнэ. Ярьж дуусныхаа дараа тэрээр юу ч болсон надтай эхлээд ярилцаарай гэж хэлээд ажил гарсан гэж хэлээд явлаа. Маргааш нь Жуён өмнө нь олон жил мөрдөгчөөр ажиллаж байгаад одоо хувийн мөрдөгч болсон чолмогийн өрөөнд зочилж тохиролцсон төлбөрөө төлөн нэрс өгч эдгэр хүмүүсийг одоо хаана юу хийж байгааг яаж чухам амьдарч байгааг мэдмээр байна гэж хэлдэг. Эмч гарч явахдаа өнөөх зураг дараад байсан 2 залуутай зөрснөөр тэд чолмогийн ажилтнууд гэдэг нь тодорхой болно. Удалгүй чолмог мөрдөгч Кан руу залгаж нэг хүн олоход тусламж хүслээ. Хожим тэд уулзахад мөрдөгч Кан чолмууд хавтас өгч тэр хүчингийн хэрэгтэй новчнуудыг яагаад тайгаад байгаа гэж асуув. Чолмог юун хүчин хэмээн гайхахад мөрдөгч Кан олон жилийн өмнө хотыг бүтэн самарсан хэрэг гарсан. Хэргийн хулбарыг хараарай гэж хэлдэг. Улмар чолмог аимшигтай хүчингийн хэрэгтэй танилцахад хохирогч нь Жуён эмч гэдэг нь тодорхой болно. Өнгөрсөнд кафед Жуён сууж байтал удалгүй Жеон хурч ирж байгаагаар үйл явдал үргэлжилдэг. Оройн тэд хамтдаа алхаж байхад Жеон түүний гарыг нь хөтөлж байгаагаас харуул тэд үерхэж байгаа бололтой. Гэтэл тэдний замд 2 багтай хүн гарч ирээд нэг нь Жеоныг зодож нөгөөх нь Жуёныг цохиж ухаан алдуулна. Дараа нь мөрдөгч 2 залууг өрөөнд оруулж тэднийг сэжигтэн гээд Жуёныг тэднийг хараад санаж байгаа зүйл байвал хэлээрэй гэж хэлв. Удалгүй өөр нэг залуу нэмэгдэж орж ирсэн нь Жеон байлаа. Үүнийг хараад гайхсан Жуён мөрдөгчөөс яагаад Жеоныг авчирсныг асууж түүнийх ч бас хохирогч гэдгийг хэлдэг. Гэтэл мөрдөгч Пак Жеон гэх энэ нөхөр энэ бүгдийг төлөвлөсөн байлээ гэж хариулхан тэр. Анхнаасаа энэ бүхний ард байсан Жеон хэнэг ч үгүй юу ч болсон шинжгүй байгаагаас харуул тэр анхнаасаа л хөгийн залуу байсан болж таарлаа. Тэгэхээр мөнгөний төлөө аавыгаа хөнөөлгөх захиалга өгсөнд нь гайх зүйл огтхон ч алга. Одоо цагт Жуён эмч Жеон гэж бодож байгаа өвчтний өрөөнд сууж байхад чолмог залгав. Тэрээр мөрдлөгийнхөө үр дүнг танилцуулахдаа Тэжүн гэх залуу нь шоронд амиа хорлсон, харин Ёнсон гэх залуу нь өнгөрсөн жил хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болоод өгсөн. Пак Жеон ганцаар амьд үлдсэн ч сураг дасарч эрхэлсэн ажилгүй сэлгүүцсэн амьдралаар амьдарсан бололтой. Пажууд байр түрээсэлдэг гэж хэллээ. Маргааш өглөө чолмогт мөрдөгч Канаас дуудлага ирж түүний асуугаад байсан Пак Жеон нь шатсан барилгаас ганц амьд үлдсэн хүн байна гэдгийг дуулгана. Жуён эмч Жомын эмчээс яагаад утсаа авахгүй байсныг асуухад тэрээр танд хүнээ үзүүлэх гээд завгүй байсан юм аа. Цагийн ажиллалаа гэсэн үг. Байр авах мөнгө цоглуулчаад дараа нь хоёулаа гэрлэн шүү дээ гэж хариулдаг. Тэгэхээр энэ хоёр зүгээр ч нэг хамт ажилладаг харилцаатай хүмүүс биш бололтой. Энэ үед Жуён эмчэд дуудлага ирж чолмог төвөнд Пак Жеон одоо түүний ажилдаг эмнэлгийн 402 тот өрөөнд байгаа. Барилгад гарсан галаас ганцаар амьд үлдсэн гэдгийг хэлснээр Жуён эмчийн хувьд өөрийнх нь бодож байсан Пак Жеон мөн болох нь баттай боллоо.
Энэ хооронд Гокнама босох тэнхээтэй болж өөрийн царайгаа толинд харан инээж байтал Жуён өрөөнийх нь үүдэнд ирээд дотогшоо ороход зориг нь хүрэхгүй байгаа бололтой зогсоно. Энэ үед мөрдөгчд ирэн шатсан барилгаас амьд үлдсэн ганц гэрчээс асуулт асуухаар ирснээ эмчид хэлдэг. Мөрдөгчд Жион гэж бодож байгаа Гокнамаас тэр барилга руу яах гэж явсныг нь асуулаа. Гэтэл тэрээр хүчээр явсан гэж хариулснаар түүнийг машиндаа суухад барьцаалсан дүр зураг гарна. Үргэлжлүүлээд өөрийгөө барилгад ухаан ороход сандалд хүлээтэй байсан гэв. Юунаас босныг мэдэхгүй ч хоёр хүн түүний өмнө зодтолтож нэг залуу нь хаасайгүй шатхуун асгаад өөр дээр нь бас асхан гал тавьсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна гэж мэдүүлнэ. Мөрдөгч хохирогч хэн болохыг тогтоох ёстой байдаг юм гэд хурууны хээг нь авах гэтэл тэрээр хурууных нь өндөгнүүд бүгд түлэгдчихсэн гэдгийг харуулдаг. Оройн Жуён эмч мэс заслын хутгаа авч түүний өрөөнд орж ирэхэд тэрээр байсангүй. Удалгүй Гокнама гаднаас орж ирэхэд эмч яагаад дахиж гарч ирснийг нь асууж мартахыг хичээж зовж амьдэрснаа хэлдэг. Гэтэл тэрээр Жуёныг энд байна гэж мэдээгүй. Уулзаагүй 20 жил болсон байхаа гэж хэлснээр эмч түүний хүзүүнд мэс заслын хутгаа зоолоо. Тэгээд ингэж зоож байна гэж хэдэн мянган удаа зүүдэлсэн гэдгээ хэлж түүнд хутгаа дахин зоов. Гэвч энэ нь эмчийн төсөөлөл байлаа. Энэ үед Гокнам эмнэлгээс гарахаар шийдэж Жуён эмчэд талархлаа илэрхийлнэ. Түүнийг захилгаан шатанд суухад Жуён араас нь ирээд "Пак Жеён, намайг санахгүй байна уу?" хэмээн асуудаг. Мэдээж Жеён биш болохоор Гокнам гайхаж цахилгаан шатанд суу гэж хэлнэ. Цахилгаан шатанд явж байхад Жуён "Танихгүй царайлахаа боль. Би чамайг хэн гэдгийг маш сайн санаж байна." Гэхэд Гокнам "Чиний санаж байгаа Пак Жеён энэ хорвоо дээр байхгүй. Битгий таньдаг царайлаад бай" гэд гарч явлаа. Гокнама такси барин хөдлөхөд Жуён эмч зам дээр нь гарч ирэн зогсоогоод "Би чамаас болоод одоо ч унтаж чаддаггүй. Бусад шиг ганцхан удаа хар дарахгүйгээр унтаж үзмээр байна" гэж хэлнэ. Гэтэл Гокнам инээж "Чи юугаа мэдхэв дээ" гэд түүнийг үл тоомсорлон хөдөллөө. Улмаар Жуён "Одоо унтаж чадах юм шиг байна. Би чамайг алах болно" гэж хэлснээр үйлийн үрэ цувралын 4-р анги төгсдөг. Ярамгт амьдардаг эцэг эхчүүд аан гэж төлбөрөө нэмдгүү сургууль танай гэрийн хаяанд нэгдсэнийг мэдсэн үү? Энэ бол Индра кибер сургууль. Усан бассейн, балет, оюун ухаан, таквондо, урлаг спорт, VR технологи, аймакаар бүрэн тоноглогдсон 40 гаруй танхимтай. Таны хүүхдийн авиас чадварыг нээн хөгжүүлэх хамгийн олон клубүүдийн сонголттой. Мөн технологи хос хэл хүмүүжлийн цогцоо боловсролоор дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэдэг сургууль шүү дээ. Хүүхдийнхээ дүүгийнхээ боловсролд анхаардаг эцэг ах дүү нар маань бүртгүүлэхдээ үд үгсэн промо кодыг хэлээд 15% хөнгөлөлтөд эдлээрэй.